Бид нар бол эхлээд хариуцлагын тогтолцоо зөв зүйтэй байхаа дотроо хийх ёстой. Тэрнээс биш Путин ч юм уу, Си Жинпин ч юм уу, Трамп ч юм уу, Меркель ерөнхий сайдаа хотын дарга ингэж савчин шүү. Ингэж замаас савчна. Ингэж пандемик ийм коронавирустай байхад ард ирэх чинь жордондоо живж яхад ингэж Сүхбаатарын талбай дээр 3.2 тэрбумаар фонтан барина шүү гэж. Уучлаарай, гадны бодлого ийм юм зааж өгөөгүй шүү. Неолибералистууд тэр эдийн засгийн алуурчдгээд идэх гадных нь одоо тийм юм яриад яваад байгаа энэчээс хэрэгжүүлж байгаа юм юу ч байхгүй. Энэ бол бидний өөрсдийн хийж байгаа дотоод нам нэртэй лооврын, булхан, мафийн сүлжээнүүдийн хийдэг хулгаанууд нь эргээд одоо энийг хөндлөнгийн гадаадын неолибералист бодлого модлого гэж нялзаах гэж өөрөөсөө бурууга булзаар болох гэж байгаа. Энэ бол огт юм байхгүй. Хятад, Орос, Америк, Монголыг ядуу гуйлгч байлгахыг яагаад хүсэхгүй. Яагаад энэ өөрөө ашиг сонирхлын нэг дүр бүс биш. Асар том өрсөлдөгч том зах зээл биш. Бид нар бол үнэндээ жижиг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн 12 тэрбум доллар. Нийлээд манайх 3 сая хүн. Энэ өөрөө тийм тэдний нойрыг хүрэхгүй цочоогоод ахаар тийм амар том хүчрэх гүрэн мөрөн огт биш бид нар. Тэгэхээр энэ бол тийм худлаа тарих угаалтанд бол бас олон нийтийг хийх гэж их оролддог болсон байлээ.